За сайн байцгаана уу? 2021 оны 2 сарын 27-оос 28-ны хооронд шилжих шөнө сар маань охины ордонд битүүрч байна. За шинэ сар 2021 оны 2 сарын 11-нд Бомбейн ордонд маш олон гариг хэрэгстэй аялж шинэ эрчмийг эхлүүлж бидний амьдралд шинэ ямар зүйлүүдийг эхлүүлж ямар зүйлүүдийг тухайн шинэ сарандаа тавьснаар бүтэн сар маань энэ тухайн зүйлүүдийн үр дүнг биднэрт томруулан харуулдаг гэсэн үг. Тэгэхээр охины ордонд 8% налуутай сар битүүрч тухайн таны ордонд таны аль хэсэгт чинь тухайн сар битүүрэл маань ямарваа нэг зүйлийг томруулан тодруулж таны хараагүй байсан олон зүйлүүдийг чинь илд тод болгож өгөхөөс гадна ямар зүйл дээр өөрчлөлтүүдийг хийх боломжтой, бас ямар зүйлүүдийг амьдралдаа хэрэгжүүлэхэ болж шин зүйлүүдийг эхлүүлэх боломжуудыг хангаж өгч гинэ гэдгийг харах боломжтой болдгоо гэсэн үг. Тэгэхээр 2021 оны 2 сарын 27-наас 28-ны хооронд гарч байгаа бүтэн сар маань Веста гэдэг жижиг астероидтой ойрхон бас гарч байна. Мэдээж Веста бол өөрөө астрологт юуг илэрхийлдэг вэ гэхээр альва зүйлийг маш эерэг таатай ямар ч асуудлуудыг сайн талаар нь эерэг талаар нь шийдэх боломжуудыг өгөх чадамжийг илтгэж яадаг. Тэгэхээр маш ойрхон аялж байгаа учраас Веста маань охины ордонд тухайн сар битүүрч байхад их ойрхон харагдах учраас магадгүй таны амьдралд ямар нэгэн асуудлууд цэгц нааштай шийдэгдэх ёстой бол та асуудлыг илүү цэгцтэй эерэг талаас нь өөрчлөлтийг илүү мэдэрч өөрчлөлтөд хувьсан өөрчлөгдөж асуудлыг зөв тийшин шийдэх боломжуудыг Веста өгч байна. За одоогоор бол гариг хэрэгсүүдийн маань хамгийн эрчимтэй үед бол харагдаж байна. Тэгээ бүх гариг хэрэгсүүд урагшилсан урагшлах хөдөлгөөнд байгаа учраас амьдрал хэвийн үйл явдал руугаа илүү жигдрэх, илүү хурдцтай өрнөх боломжуудыг өгч байна. Тэгээ нөгөө талаар одоо байгаа хүнд гариг хэрэгсийн холбоосууд мэдээж ангараг гариг, санжир гариг зэрэгтэй хүнд холбоосууд үүсгэсээр байна. Тэнгэрийн ван, ангараг, санжир гэсэн гаригууд маань хоорондоо хүнд холбоосуудтай байгаа учраас хуучин болон шин гэсэн хоёр ийм ертөнцийн заагийг бидэнд мэдрүүлж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол бидний амьдралд хуучин арга барилаар ямар нэгэн зүйлүүдийг хийсээр байх уу? Эсвэл шинэ үйл явдлыг илүү их өөртөө хөгжүүлэн шинэ зүйлстэй хөл нийлүүлэн алхах боломжтой юу гэдэг дээр эрс сэтгэлсэн юм үйл явдлуудыг дэлхийд дахинд ерөнхий байдлаар татж байгаа. Энэ маань эргээд бидний хувь хүний сонголтоос ахуулан дэлхийд дахинд болж байгаа олон шинжлэл өөрчлөлтүүдтэй холбогдож байгаа учраас мэдээж маш удаан аялдаг гариг маань энэхүү хоёр гаригийн тэмцэлд бол ялах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Тэгэхээр мэдээж Тэнгэрийн ван маань хуучинсаг арга барилыг илтгэдэг санчиртай бол маш эрс дэс үйл явдлуудыг татж байгаа гэж үзэж байна. Тэгэхээр мэдээж Тэнгэрийн вангийн шинжлэл өөрчлөлтийг бий болгох хүсэл сонирхол маань явцдаа бол дийлэх боломжтой гэж харж байна. За нөгөө талаар ангараг гариг маань одоогоор яг үхрийн ордонд хамгийн сул байршилд байдгаас гадна аялж байгаас гадна хамгийн сүүлийн налуу дээрээ явж байна. За энэ налуу бол маш хүчтэй сөрөг энергиудыг татж байгаа. Учир нь тэнцээ яг 26% налуутай үхрийн ордонд байдаг томоохон сөрөг оддын констелляцтай хамт аялж байгаа учраас хүмүүстэй муудалцах, за дээрэс нь гинтийн хүний сэтгэл сэртхийлгсэн мэдээ сонсох, за магадгүй хүмүүс их ууртай, стресстэй хоорондоо бол тийм жоохон амтналаг шин чанаруудаа гаргах боломжуудыг ангараг энэ байдалд буюу 27% налуутай байж байгаагаар шалтгаалan их сөрөг энергиудыг татж байгаа учраас өөрсдийнхөө зан арын шин, дотоод сэтгэл хөдөлгөөн сөрөг зүйлүүдээс ангижрахыг хичээх хэрэгтэй гэсэн үг. За удахгүй ангараг гариг маань үхрийн ордноос гарan ихрийн орд руу шилжилт хийснээр харьцангуй дээрх сөрөг үйл явдлууд маань багасж ирэх боломжуудыг илүү бүрдүүлж байна. За тэгээд ордуудын маань хувьд дээрх бүтэн сар маань хаана ямар нөлөөллүүдийг авчирч ажил мэргэжил амьдрал ахуйд ч нөлөөлж байна вэ? За нөгөө талаар ангараг гаригаас гадна нар маань бас загсны орд руу шилжээ тэгэхэд хонж जैन. Тэгэхээр загсны ордныхонтой төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе. Загаснууд маань одоогоор эрчим хүчийг авч нарны энергиудыг илүү их мэдрэгч амьдралд илүү идэвхтэй болчихсон явж байгаа гэж харж байна. За үүнээс гадна сугар гариг маань бас загсны орд руу шилжилт хийгээд удаагүй байна. Тэгэхээр загсны ордонд ирсэн байгаагаар
харах юм бол одоо тухайн мөнгөний асуудлууд болон ерөн сугар гариг маань бидний санхүүгийн асуудлыг шийддэг учраас тодорхой хэмжээгээр бид тооцоолол болон мөнгөтэй холбоотой асуудлууд дээр одоо томоохон хариулт, томоохон одоо боломжуудыг олж авч чадаагүй байна гэж ерөнхий одоо байдлаар нь харж болж байна. Яагаад тэгэхээр бидний санхүүгийн асуудлууд мэдээж бидний ажил төрөл буюу бүтэн сар охины ордонд гарч байгаа маань бидний ажил, өдөр тутмын амьдралын хэвшилтээр бол үүсэж байгаа учраас ажил төрөл мөнгө санхүүгийн асуудал маань шийдэгдэх боломжууд хараахан одоо болоогүй байна гэж харж байна. Тэгэхээр сугар гариг маань өөрөө загасны ордонд маш тааламжтай байдаг боловч маш олон үйл одоо тооцооллоор одоо үүсээгүй зарлага, үрлэг тэгээд таны бас харахгүй байгаа олон одоо мөнгөний холбоотой асуудлуудыг хариуцж байна. За нөгөө талаар загасны ордонд Далайн ван гадна талын гариг маш одоо удаан хугацаагаар транзит хийгээд ирчихсэн байгаа. Тэгэхээр Далайн ван маань энэ удаагийн бүтэн сар буюу охины ордонд гарч байгаа бүтэн сартай яг одоо хөндлөн одоо огтлцол үүсгэж байгаа учраас дээрх асуудлууд болон бидний энэ бүтэн сар ямархуу мэдээллийг бидэнд дагуулж байна вэ гэдгийг одоо дээрийн дурдсан Vesta гэдэг жижиг астероидтай дэрэн Далайн вантай маш их одоо өөрөө таны сүнс, таны одоо дотоод сэтгэл зүй талаас бол маш эерэг байх боловч нөгөө талаар хин нэгэн хүнд худлаа хуурдах эсвэл одоо хүмүүстэй холбоотой худал хуурмаг асуудлуудыг бас тухайн бүтэн сараар та мэдэх боломжуудыг өгч байна. За тэгээд гариг эрхсүүдийн маань хувьд иймэрхүү байршилтай одоогоор бол үйл явдлуудыг татж байгаа учраас ордуудад маань яг ямар үйл явдлуудыг бүтэн сар болон тухайн одоо гариг эрхсийн холбоосоо татж ийн вэ гэдгийг товч яриад явъя. За хоньны ордынхны маань хувьд гариг эрхсүүдийн байршил за таны хувьд бүтэн сар маань охины ордонд хаана аль хэсэгт чинь битүүрч ийн вэ гэдгийг одоо харж байна. Тэгэхээр таны хувьд хоньны ордынхны маань хувьд хоньны ордны нар, сар, ялангуяа мандалттай хүмүүсийн маань амьдралд бүтэн сар тухайн хүмүүсийн ажил төрөл, тухайн хүмүүсийн эрүүл мэнд дээр зөнхөлж байна. Тэгэхээр таны эрүүл мэндтэй холбоотой магадгүй амьдрах орчинтой холбоотой асуудлууд тухайн одоо бүтэн сар 2 сарын 27-наас 28-ны хооронд болж байгаа үйл явдлуудаар татгаж байгаа учраас магадгүй та энэ үеэр эрүүл мэндтэй холбоотой хооллолттой холбоотой ямар нэгэн асуудлуудыг цэгцтэй зөв шийдэх боломжтой байна. За нөгөө талаар таны одоо ажил төрөлтэй холбоотой шийдэгдэг удаан явж ирсэн. За та магадгүй ямар байдлаар ажиллаа цааш нь үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлагатай байна вэ гэдгийг ойлгож болох үс бүтэн сар энэ удаа гарч байгаа учраас энэ бүтэн сар маань түрүүний дурдсан жижиг од буюу Vesta-тай аялж байгаа маань таны амьдрал тодорхой хэмжээгээр асуудлуудыг эерэг нааштай шийдэх боломжийг өгч байна. За ажил төрөлтэй холбоотой ямар нэгэн таны амьдралд одоо амьдралын чинь хэвшилт асуудал үүсчихсэн бол энэ асуудлуудыг та маш зөв нааштайгаар шийдэх боломжтойгоос гадна одоогоор таны хувьд энергийн хувьд маш одоо сул энергитэй магадгүй маш их ядарч суйлдсан ямар нэгэн хараагүй олон асуудлууд танд одоо гарч ирэх магадлалууд маш өндөртэй байгаа учраас энэ үеэр ямар нэгэн хэмжээний зарлага үрлэг мөнгөтэй холбоотой асуудлуудыг шийдэхгүй байвал маш одоо сайн байхаас гадна эрүүл мэндэ бодож тайван амгалан дээрэс нь ямар нэгэн зүйлүүдийг төлөвлөхгүйгээр энэ сар буюу удахгүй хоньны орд руу нар шилжихээс өмнө та одоо амарч авах хэрэгцээтэй байна гэсэн үг. Тэгэхээр таны хувьд маш их сүнслэг, шашинлаг, за нэг талаараа таны хувьд итгэл үнэмшил, оюун санаа ч маш идэвхтэй байгаа учраас та энэ үеэр одоо өөрийнхөө зүүн совинтой илүү ойртож, өөрийнхөө зүүн совинг илүү сонсож, ямар нэгэн асуудал томоохон шийдвэр гаргахгүй байж чадсанаар ирээдүйд болох ямар нэгэн одоо харилцаа холбооны асуудал, ямар нэгэн ажил төрөл дээр гарах алдаа мадгаас холдох боломжуудыг өгч байна. За нөгөө талаар таны ажил төрөл хийж исэн олон зүйлүүд дээр чинь тухайн сар маань битүүрч байгаа учраас ямар нэгэн ажил нэг тишээгээ дуусч, ямар нэгэн ажлыг та нэг тишин дуусгаж, дараагийн шинэ ажлыг эхлэх боломжуудыг өгж байна гэж харж байна. За таны хувьд ангараг гариг маань удахгүй одоо ихрийн орд руу шилжилт хийснээр таны амьдралд харьцангуй эрх чөлөөтэй, харьцангуй бодож сэтгэж үйл явдлуудыг амьдралтаа татах боломжуудыг бас өгж байгаа учраас энэ тухайн сарыг буюу ялангуяа энэ бүтэн сарны дараа хэсэг амарч, хэсэг одоо амьдрал
дээрээ тодорхой хэмжээгээр зогсолт хийж амарч төлөвлөгөө үүсгэж хэрвээ ажил төрөл дээрээ холбоотой ямар нэгэн зүйлүүдийг шийдэх гэж байгаа бол төрсөн өдрөө болох үеийг илүү хүлээхийг танд зөвлөж байна. Таны дараагийн орд бол үхрийн орд байна. За үхрийн ордныхны маань хувьд энэ бүтэн сар 2 сарын 27-наас 28-ны хооронд таны бүтээлч байдалд чинь нөлөөлөх үйц үйл явдал дээр татж байна. Тэр таны хувьд энэ ангараг гаригийн маань нөлөөлөл одоогоор Тэнгэрийн маантай хэсэг хугацаанд аялаж таны амьдралд бас томоохон гинтийн өөрчлөлтүүд өөрөөс чинь шалтгаалсан том алхмуудыг хийхэд нөлөөлж ирсэн бол одоогоор ангараг гариг маань удахгүй таны ордноос холдон одгож байгаа учраас танд одоо цөөхөн хэдхэн хоногийн дараа энэ ангараг гаригийн маань нөлөөлөл харьцангуй багаснаа гэсэн үг. Нэг талаараа танд магадгүй маш их одоо үйл явдлуудыг татах, та маш их хөдөлгөөнт дээрээс нь их гинтэж бэртэх магадлалтай байсан уууд маань одоо ард тоцорч байна. За нөгөө талаар таны сар битүүрэл таны одоо яг бүтээлч байдал өөрийнхөө дуртай зүйлүүдийг бий болгох, өөрийнхөө авиас бэлгийг олж нээх зэрэг зүйлүүдээр үйл явдлуудыг татан одоо Веста гэдэг одтой хамт одоо аялж байгаа учраас таны амьдралд дээрх одоо гариг хэрэгсүүдийн нөлөөлөл маань ямархуу байдлаар нөлөөлөх боломжтой вэ гэхэлэр таны бүтээлч байдал чинь нэгт маш өндөрч дуртай зүйлүүдийнхаа гарц боломжийг нээх. За магадгүй та дуртай зүйлээ саяхан олсон бол тэр зүйлүүд дээрээ өөрийнхөө авиас бэлгийг нээх. Дээрэс нь энэ байдлууд маань эргээд таны ажил мэргэжилт болон карьер дээр ч их эрэг нааштай нөлөөллүүдийг татж байна гэж харж байна. Та ямар нэгэн байдлаар өөрийгөө хувьсах чадамжийг бүрдүүлж байна. Та хувьсах чадамжаа бүрдүүлэхээс гадна ажил мэргэжил болон дуртай зүйл хоёрын хооронд цаг хугацаа гарц боломжийг хайж одоо ажлынхаа хажуугаар өөрийгөө хөгжүүлэх, ажлынхаа хажуугаар дуртай зүйлээ гардан авч хийх, ажил дээр ямар нэгэн байдлаар цаг хугацаатай хийдэг байсан ажилласаа та ажлаа дуртай хийж сурах, ямар нэг арга байдлаар ажилдаа дурлаж хийх зэрэг зүйлүүдийг энэ тухайн бүтэн сар маань татж байгаа учраас танд ямар нэгэн асуудлууд үүсчихсэн бол энэ дээр чинь ололт гарцуудыг нээж өгж гин гэж харагдаж байна. За тэгээд дээрэс нь таны одоо найз нөхөд хүрээлэл сошиал ертөнц чинь маш өндөр одоо идэвхтэй байгаа энэ цаг үеүүдэд магадгүй таны хувьд маш их хүсэл сонирхлуудыг найз нөхдөдөө цагийг өнгөрөөх, илүү интернет орчинд хийж байгаа зүйлүүдээрээ дамжуулан мөнгө олох гэсэн юм боломжтой зүйлүүдийг идэвхтэй болгож өгж байгаа нар сугар гаригууд маань таны зүгээс харах юм бол илүү их идэвхтэй амьдралын эрчмийг өөрчлөн татж байна гэсэн үг. За тэгээд дээрэс нь таны хүсэл мөрөөдөл чинь тодорхой хэмжээгээр биелэх боломжууд чинь бас бүрдэж байгаа учраас таны амьдралд тодорхой хөдөлгөөн саяны одоо ангараг гаригийн маань авчирсан үйл хөдөлгөөн маань эргээд таны амьдралд хүрээлэл, бүтээлч байдал, ажил төрөл дээрээ томоохон гарц боломжуудыг нээх гайхалтай ууудыг өгж гинэ гэж харж байна. За энэ дараагийн орд бол ихрийн орд байна. За ихрийн ордныхны маань хувьд 2 сарын 27-28-ны хооронд болж байгаа шин сар бүтэн сар маань таны амьдралд сар хаана битүүрч байна. Тэр газраа таны амьдралын одоо хийж дуусгаж байгаа олон зүйлүүдийг тодтогч өгж гинэ гэсэн үг. Тэгэхээр таны одоо хувьд нэлээд одоо хугацаанд ангараг гариг маань таны далд тухамсарт хүчтэй нөлөөллөг үзүүлж байна. Тэгэхээр ангараг маань хаана очисон газараа маш их эрчим хүчийг шатааж идэг учраас магадгүй та маш их нойргуудл, санаа зовнил, магадгүй одоо өнгөрсөнд болсон зүйлүүдийг бодож үнээсээ болон стресстсэн байж болох үеч одоо үйл явдлуудыг ангар сөрөг талаараа бол татсан байх боломжтой. За эрэг талаараа мэдээж ангараг маань таныг өөрөө өөртөө ажиллах гайхалтай ууудыг бол өгч чадсан гэж харж байна. За удахгүй ангараг гариг маань таны орд руу удахгүй шилжилт хөдөлгөөн хийн. За ийм хөдөлгөөн шилжилт хөдөлгөөн хийснийхаа дараа таны амьдрал маш их эрчим хүчтэй болж өөртөө одоо хэрвээ та хийж бүтээе гэж бодож исэн олон зүйлүүд дээр үйл хөдөлгөөнийг татах эрчим хүчтэй болж амьдралын итвэх их өндөртэй болох үеүүдийг бол харуулж байна. Тийм учраас магадгүй та гинт одоо шийдээд жингээ асыг гинт шийдээд хийхээс зайлсхийдсэн олон одоо ажлуудаа барьж байгаа хийх урам зоригуудыг удахгүй ангараг гариг маань өгөх учраас таны хувьд хэдхэн өдрийн дараанаас ангараг ихрийн орд руу шилжсэний дараа ажлаа төлөвлөх боломжтой байна. За нөгөө талаар таны одоо гэр бүлийн асуудал, гэр бүлийн орчинд ямар одоо
зүйлс дутагдаад байсан бэ гэдэг дээр чинь сар битүүрэл явагдаж байгаа учраас тухайн сар маань эргээд таны орон байр одоо өөрөө чинь дотоод сэтгэл гэр бүлийн харилцаан дээр чинь маш их эрг нааштай шийдлүүд хүрэхэд чинь нөлөөлж байна. Магадгүй таны хувьд хэрвээ орон гэртэй холбоотой асуудалтай байсан бол энэ асуудлуудаа зөв тийшин шийдэх боломжуудыг бүтэн сар өгж байна. За бүтэн сар маань өөрөө бас Тэнгэрийн вантай эрг холбоос үүсгэж байгаа учраас таны хувьд ямар нэгэн байдлаар одоо гэр бүлийн харьцаа шийдэж чадахгүйсэн асуудлуудыг эрэг талаар нь шийдэж болохгүй бүтэхгүй байсан олон асуудлуудыг нааштайгаа шийдгээс гарна. Хэрвээ энэ үеэр та үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зүйлсөө судалж байгаа хайжилсан бол энэ үеэр шин сартай холбон таны хувьд орон байр, нүүц суух газраа олох, хаана очиж амьдрах уу гэдэг ийм олон асуудлуудаа зөвөр шийдэх боломжуудыг бас өгч байна. Тэгэхээр энэ шин сар маань ямар нэгэн байдлаар өөрчлөлтүүдийг бас эргээр татж байгаа учраас энэ шин саранд бас итгэж болох байц үйл явдлуудыг бол татж байна. Мэдээж тантай яг адилхан одоо гаргаар удирдуулдаг охины ордонд болж байгаа учраас таны эрүүл мэнд бодол сэтгэх сэтгэл зүйн асуудал дээр чинь ч гэсэндээ зөв шийдэл олоход чинь тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Саяхан одоо бод гарыг маань маш удаан хугацаанд ухарсны эцэс таны ажил төрөл болон хийж бүтээх олон зүйлүүд дээр чинь хариултууд ирж асуудлуудыг шийдэхэд нааштай нөлөөллүүд үзүүлж байна гэж харагдаж байна. За тэгээд ямар ч байсан сургууль соёлтой холбоотой, боловсралтай холбоотой таны амьдралд одоо хамгийн их аз боломжуудыг нээж өгж байгаа сайхан одоо үйл явдлуудыг бас татж байгаа учраас энэ үеүүдэд ямар нэгэн байдлаар азтай мэдээ сонсох, сайхан мэдээ сонсох боломжуудыг харь газраас одоо ирэх мэдээлэл бас зохилж харуулж байна гэж харагдаж байна. За энэ дараагийн орд бол мэлхийн орд байна. Мэлхийн ордныхны маань хувьд гариг иргэсийн байршил, гариг иргэсийн нөлөөлөл таны амьдралын хаан зөнхөлж хаагур одоо аялж ийнвэ гэхээр мэлхийнүүдийн маань хувьд ямар нэг зүйлүүд дээр маш сайн гарц боломжийг олох таатай үе байна гэж харагдаж байна. За таны одоо өөрөө чинь эзэн гариг сар маань охины ордонд битүүрч байгаа маань нэг талаараа таны ажил төрөлд нэлээд сайн үйл явдлуудыг татж байна. Тэгэхээр таны хий гэж бодож исэн төлөвлөж исэн зүйлүүд маань төлөвлөгөөний дагуу явагдах. За бодож исэн зүйлүүд болон ажил төрөл чинь илүү нааштай зөвөр шийдэгдэх. За хий гэж төлөвлөж исэн олон ажлууд чинь төлөвлөгөөний дагуу явагдах. За бодож исэн зүйлүүд магадгүй таны хувьд энэ өнгөрсөн шин сарнд буюу 2 сарын 11-нд шин зүйлийг өөрийгөө одоо азаа сориод үзье гэж нэлээх өөрчлөлт хийжсэн бол тэр зүйлүүд дээрээ гарц боломжуудаа олсноор одоогоор тухайн зүйлүүд дээрээ томоохон ойлголт авчихсан, шийдвэрт хүрчихсэн байна гэж харж байна. За нөгөө талаар таны хувьд гариг иргэсүүд маань нэг талаараа эрэг холбоосуудыг үүсгэж байгаа учраас мөнгөтэй холбоотой асуудал маань нэг тийшээгээ шийдэгдэж байна. За таны хувьд өөрчлөлтүүдийг хийж чадсанаараа илүү үр дүнг одоо мэдэрч эхэлж байна гэж харагдаж байна. Одоо мэлхүүнүүдийн маань хувьд мэдээж эрүүл мэнд бол таатай сайн байна. Тэгээд дээрэс нь таны хувьд ажил мэргэжил дээр чинь одоо болон ажил мэргэжил болон одоо ихтгэл үнэмшил дээр чинь бас томоохон одоо гариг иргэсийн нөлөөлөл буюу нар маань ирж байгаа учраас энэ үеэр та болж өгвөл илүү их одоо амьдралд азтай, боломжтой бүтэх зүйл гэж байдаг юм байна гэсэн олон асуултуудын хариултуудыг авах боломжийг үүсгэж байна. За найз нөхд хүрээлэлтэй холбоотой зүйлүүдээс найзуудтайгаа муудалцах, эргэн тойрныхоо одоо дотны хүмүүстэйгээ муудалцах, за хамаатан саднуудтайгаа гэсэн харилцаа холбоо таарамж муутай байсан бол энэ үеэр зөв тийшин шийдэж харилцаа холбоон дээр бас таатай үйл явдлуудыг татхаас гадна таны хувьд гариг иргэсүүд маань танд юуг нөл зохилж ирнэ гэхээр удахгүй ангараг гариг маань ихрийн орд руу шилжилт хийснээр таны хувьд өөртөөгөө ажиллах, за өөрийнхөө хараагүй байсан олон асуудлуудыг илүү их бий болгож өөрийнхөө асуудлуудтай эргээд нүүр тулах, ямар нэгэн тань дутагтаад байгаа асуудлууд дээрээ гарц олох боломжуудыг бас өгч байна. Тэгэхээр ангараг гариг маань бас өхрийн ордонд нэлээдгүй хугацаанд байснаар харилцаа холбоо, найз нөхөд, интернет орчинд хүмүүстэй муудалцах, тухайн хүмүүстэй бол одоо сөрөг зөвлөдүүдийг тухайн хүмүүсээс сонсох гэх юм эсвэл тухайн хүмүүстэй та харилцаа холбоо таарамжгүй байсан мó энэ зүйлүүд дээр маань өөрчлөлтүүд бол ирж байна. Тэгээд энэ дараагийн орд бол Арслангийн орд. Арслангийн ордныхны маань хувьд энэ бүтэн сар маань таны санхүү болон өөрийн чинь одоо
зарлага санхүүгийн асуудлууд төр чинь сар битүүрэл болж байна. Тэгэхээр энэ сар битүүрэл маань таны хувьд мөнгөний тухай ойлголт, мөнгөтэй харилцаан төр чинь одоо өөрчлөлтүүдийг өгч байна. Тэгэхээр магадгүй таны хувьд мөнгө олдог арга байдлууд дээр нэг одоо шин чанараар мөнгийг хайж олдог, эсвэл та нэг зөвхөн зүйлээр цалинждаг байсан бол энэ бүтэн сар маань таныг дахиад өөр ямар одоо боломжоор мөнгө олох боломжтой юм. Хэрвээ мөнгө олдог зүйлүүд дээр мань өөрчлөлт хэрэгтэй байгаа бол таны одоо мөнгөтэй харьцдаг зүйлүүд яаж мөнгийг олдог, ямар одоо хэл яриа, ямар одоо зүйл та хэрэгжүүлснээр мөнгөө идэвхтэй ихсгэж болох талаар бодож өөрчлөлтүүдийг хийх боломжуудыг энэ бүтэн сар маань өгч байна. Тэгэхээр бүтэн сар маань мэдээж шин зүйлийг тавих биш. Хуучин одоо болохоо байсан зүйлүүдийг илүү их гэрэлтүүлэн харж боломжтой зүйлүүдэд илүү их энэ яг боломжтой байна. Яг иймэрхүү арга барилаар би ажиллаад байвал одоо миний мөнгөний асуудал маань зөв нааштай шийдэгдэх ёстой юм байна гэдгүүдийг илүү их анзаарч ойлгож ухааруулах юм үйл явдлуудыг татдаг учраас танд ямар нэгэн байдлаар энэ бүтэн сар маань санхүүгийн асуудлуудыг чинь маш сайн одоо зөв тийшин залж чиглүүлэхэд тусалж байгаа бүтэн сар байна гэж харж байна. Таны хувьд арслангуудын маань хувьд ямар нэгэн одоо өөрт чинь асуудал болж исэн хүмүүсийг олж мэдхээс гадна бас өөрөө чинь хувьд сэтгэл зүйн өөрийнхөө одоо ямар нэгэн асуудлууд дээр анхаарлаа хандуулах, мөнгийг илүү их оюун санаагаараа яаж татдаг зүйлүүдийг илүү сонирхох, өөрийнхөө сэтгэл зүйг илүү их ойлгож сонсох, оюун санаагаа өөрчлөх, мөнгийг харж байгаа, мөнгөтэй харьцаж байгаа энэ олон харьцаа зүйлүүд дээр өөрчлөлтүүдийг хийх боломжуудыг бас нар одоо загсны ордонд шилжилт хийснээр өгж байгаа учраас таны хувьд мөнгө санхүү болон банк санхүүтэй холбоотой асуудлуудаас гадна банк санхүүгээс мөнгө төгрөг зээлж байгаа бол танд сануулхад маш сайн зөв тооцоололоор одоо зээллэгийг авах юм уу, мөнгөтэй харьцaan дээр анхаарлаа хандуулахгүй болохгүй шүү. Яагаад тэгэхээр таны төсөөлөн бодож байгаа олон одоо зүйлүүд чинь эргээд одоо тодорхой хэмжээгээр танд яг бодсноос ч арай өөр үр дүнг авчрах магадaltaй учраас та тооцоолол болон хин нэгнээс мөнгө зээлэх, мөнгөний асуудлуудаа шийдэхийн тулд бусдаас одоо санхүүгийн дэмжлэг авах гэж байгаа бол энэ зүйлүүд дээр маш зөв тооцооллуудыг хийх хэрэгцээ шаардлагатай байна гэсэн үг. Тэгэхээр танд бол арслангуудын маань хувьд мөнгө санхүү болон сэтгэл зүйн одоо олон асуудлуудыг нэг тийшин шийдэж, өөрийнхөө үн цэнийг тодорхойлж, өөрийгөө одоо бий болгох боломжуудыг энэ бүтэн сар маань танд өгч байна. За энэ дараагийн орд бол охины ордныхан байна. За охины ордныхны маань хувьд сар битүүрж таны ордонд охины ордны одоо full moon гэж ярьж байгаа шинэ сар маань гарч байгаа, бүтэн сар маань гарч байгаа учраас танд ямар үйл явдлуудыг ялангуяа охины ордны нар, сар, мандалттай хүмүүст маань өгж ийнвэ гэхэлэр за охины ордны нартай хүмүүст дээрх одоо сар битүүрч байгаа маань таны ажил мэргэжил, ерөнхий амьдралын чиг хандлага дээр чинь тэр чигээрээ одоо сар битүүрэл явагдаж байгаа нь олон зүйлүүд дээр ойлголт, гарц, боломжуудыг хайхад нөлөөлж байна. За охины ордны сартай хүмүүсийн маань хувь сэтгэл зүй, гэр бүлийн амьдралд нь тодорхой хэмжээгээр дутагдчихсэн асуудлууд маань нэг тийшээгээ цэгцэрч эрэг нааштай үйл явдлуудыг татж гинэ гэж харж байна. Харин охины ордны мандалттай хүмүүст дээрх үйл явдал маань илүү их өөрөө чинь зан ааш, амьдралын хэвшил, өөрөө чинь бие физиолог, эрүүл мэнд тэр чигээрээ ерөнхий одоо бие физиологийг чинь хангаж байгаа учраас таны хувьд энэ бүтэн сар маань өөртөөгөө дутуу байсан олон асуудлуудыг олж нээхэд нөлөөлөхөөс гадна өөрийнхөө одоо болж байгаа зан араншин болон амьдралд чинь бий болж байгаа эрг нааштай зүйлүүдэд тордон өнгөлж цааш нь авч явах боломжтой байгаа олон асуудлуудыг эрг нааштай шийдвэрүүдийг гаргахад ч бас нөлөөлж байна. Тэгэхээр охинуудын маань хувьд энэ бүтэн сар маань танд нөлөөлж маш одоо ойлголтыг өөрөөсөө олж мэдэг, асуултуудыг өөрөөсөө олох, асуултын хариултыг танд өөрт чинь байсан байна гэдгийг илүү ойлгож мэдэх боломжуудыг өгж байгаа учраас энэ бүтэн сар маань маш гайхалтай үйл явдлуудыг бас өөрчлөлтийг охинуудад маань өгч байна. Таны хувьд ажил мэргэжил дээр чинь ямар нэгэн боломжийн гарц нээлтүүдийг бий болгож авахаас гадна таны ажил мэргэжил дээр маш их ажил аваарах, маш их одоо хуучин арга барилаар явж исэн ажлаа өөрчлөлтөнд оруулах, шинэ орчин үеийн одоо зүйлүүдийг та өөртөө бий болгож суулгах гэх мэтийн олон ийм
зүйлүүд тулгарч байгаа боловч таны амьдралд иргэд энэ маань маш том эерэг зүйлүүдийг татж байгаа. Тэр маань нэг талаараа одоо таны амьдралд ямар нэгэн асуудлуудыг даван гарах, тэр асуудлуудыг яаж даван гарах боломжтой байна вэ гэдгийг энэ удаагийн бүтэн сар танд ойлгуулж өгч байна. Тэгэхээр таны хувьд нэлээд олон зүйл таны амьдралд гэрэлтэж их том руу харагдаж байгаа учраас энэ бүтэн сар маань таныг маш одоо эерэг зүйл рүү чиглүүлэх боломжууд үүсгэж байна. Таны хувьд харилцаа холбоон дээр дажгүй одоо хүмүүстэй харилцаа үүсгэх, энэ үеэр шин гэрээ хэлцээр хийх, ажил төрлөөрөө дамжуулан шин одоо зүйлүүдийг нээх. За ялангуяа бусдтай харилцаа холбоо маш идэвхтэй байгаа сар учраас энэ бүтэн сарнаас та юу ойлгож авах ёстой вэ гэхээр хүмүүсийн харилцаа болон хүн хоорондын харилцаанд чинь ямар өөрчлөлтүүд гарч ийн вэ гэдгийг маш сайн анзаарах боломж өгч байна. За нөгөө талаараа ангар гариг маань маш удаан хугацаанд 20 гаруй хоногийг бол бидний таны ялангуяа одоо илүү их одоо итгэл үнэмшил дээр өгжсэн учраас магадгүй та өөрийнхөө үзэл бодолд маш их үнэнч хийж байгаа зүйлүүдтэй илүү их идэвхтэй хандгаас гадна сургууль, соёл, боловсролын системд тодорхой хэмжээний өөрчлөлт хийхэд чинь нөлөөлж исэн ийм томоохон үйл явдлуудыг ангараг татчихсан учраас магадгүй хэд хэдэн удаа ажилласаа болох, эсвэл итгэл үнэмшлээсээ болох, эсвэл хууль төрөмтэй холбоотой асуудлуудад зөрчилтэй үүсэх, эсвэл өөрийнхөө ажил дээр тодорхой хэмжээний асуудлууд тулгарч ирсэн бол энэ бүтэн сараар та ямар гарц байгааг илүү их олж мэдэх боломжуудыг өгч байна. За энэ дараагийн орд бол жинлүүрийн орд байна. За жинлүүрийн ордныхны маань хувьд дээрх бүтэн сар маань таны даалт ухамсарт маш хүчтэй нөлөөллийг өгнө. Тэгэхээр даалт ухамсар маань таны хамгийн их одоо амьдралд хандах хандлагыг чинь чиглүүлж байдаг зүйл байдаг учраас та бүтэн сарны нөлөөгөөр өөрийнхөө болохгүй байгаа зан характер, өөрт чинь хамгийн их одоо болохгүй байгаа зан аран шин чинь таны одоо ажил амьдралд ямархуу байдлаар нөлөөлж ийн вэ гэдгийг маш сайн анхаарах боломж, ойлгох боломж өгч байна. Таны хувьд энэ үеэр одоо өөрийнхөө сул зуршил магадгүй та одоо ямар нэгэн зүйлийг хэтрүүлэн хэрэгэлдэг бол энэ зүйлүүдээс холдох боломжийг. За ямар нэгэн зүйлүүдээс өөрөө одоо эрүүл мэндэ бодоод хаях сул зуршлуудаа ол нэг тийш шийдэж хаях боломжуудыг бас өгч байна. Тэгэхээр та энэ үеэр эрүүл мэндэ анхаарч өөрийнхөө асуудлууд руу илүү нүүр тулах боломжийг өгөхөөс гадна түрүүний хэлсэн даалт ухамсар чинь маш их одоо бүтэн саранд гэрэлтэж байгаа учраас та энэ үеэр өөрийнхөө зүүд нойрыг хянах, ямар нэгэн зүн совинтой холбоотой мэдрэмж, мэдээлэл ирвэл энийг маш сайн ойлгож өөрийнхөө дотоод хүнтэйгээ илүү харьцах боломжийг өгж байгаа учраас асуудал гарлаа гэхэд та өөрийнхөө дотоод хүнээс асуух, өөрийн чинь хувьд ямар нэгэн бусдын нууцыг олж мэдэх, энэ маань эргээд танд нэг талаараа өөрийгөө бас танихад чинь нөлөөлөх үйл явдлуудыг татж байгаа учраас ажил мэргэжил болон амьдралын томоохон асуудлуудыг энэ үеэр харж, ойлгож, даван гарах боломжуудыг өгч байна. Магадгүй одоо ажлын хүрээнд дээр хин нэгэн хүнтэй та асуудал үүсч явж исэн бол шийдлүүдийг олох боломжийг бас өгөхөөс гадна ажил амьдралдаа томоохон үйл явдлуудыг эхлүүлэх, шинээр тавих, мөнгөний асуудал, ажлын хүрээнд хин нэгэн хүнтэй ямар зүйлүүдийг одоо илүү хийж, бүтээж одоо асуудлаас гарах боломжтой гэсэн ийм ажлын болон өөртөө харьцах томоохон асуудлуудыг татж байгаа бүтэн сар байна гэж харж байна. Тэгэхээр таны хувьд жинлүүрүүдийн маань хувьд одоо нэлээд удаан хугацаанд гариг ирхэсүүд өөрийн чинь одоо зан характер болон одоо болохгүй байгаа зүйлүүдтэйг ажиллах боломжууд өгж исэн үе учраас удахгүй ангараг гариг маань үхрийн ордноос гарснаас хойш одоо гинт уурлах, стресстэх, болохгүй байгаа зүйлээс болон тавгуурхах байдлууд чинь багасж ирэх нэ гэж харж байна. Жинлүүрүүдийн маань хувьд өөрийгөө нээж олох, өөртөө одоо болохгүй байгаа зан гаран шин олж мэдснээр өөртөө ажиллах боломжуудыг ангараг гариг маань бүтэн одоо өнгөрсөн сарын турш өгсөн учраас таны хувьд бас л их томоохон үйл явдлуудыг татаж, томоохон одоо өөрийгөө ойлгож амьдралд хандах хандлага чинь илүү нааштай эерэг зөв тийшээгээ шийдэгдэж эхэлж байна гэж харж байна. Жинлүүрүүдийн маань хувьд
магадгүй одоо таны хийж байгаа зүйлүүд дээр өөрчлөлтүүдийг хайх, хэн нэгэн хүнээс зөвлөгөө хайх, өөрөөсөө одоо асуултыг хайсан ийм үйл явдлуудыг өнгөрсөн одоо шин саранд татчихсан учраас одоо таны хувьд илүү их гарцуудыг бий болгож, биежүүлж амьдралдаа үүнийгээ баталгаажуулах боломжуудыг өгч ийн гэж харагдаж байна да. Тэгэхээр гариг иргэсүүд маань таны хувьд бүтэн сар маань таны амьдралд гарц боломжуудыг илүү нээж эхэлж байна. Гэхдээ ямар тааш таны хувьд тэмцэх ёстой, ажиллах ёстой, цаг нартай зүйлүүдийг одоо төлөвлөх ёстой юм чухал үйл явдлуудыг загсны ордонд нар шилжснээр бас өгч байна гэж харж байна. Таны дараагийн орд бол хилэнцгийн орд байна. За хилэнцгийн ордныхны маань хувьд энэ гариг иргэсийн нөлөөлөл бүтэн сар маань таны хувьд харилцаа холбоо, олон нийтийн харилцаа холбоо маш их идэвхтэй болгож байна. Магадгүй таны хувьд найз нөхдөдтэй холбоотой зүйлүүд дээр харилцаан дээр илүү их анхаарлаа хандуулж хин нэгэн найз нөхдөд чинь шин чанар танд амлаж исэн амлалт чинь биелэх, магадгүй найз нөхдөдтэйгөө ямар нэгэн зүйл хийж исэн бол тэрнийхээ үр шимийг хүртэх боломжуудыг өгөхөөс гадна таны хувьд орон гэртэй холбоотой, дотоод сэтгэлтэй холбоотой олон асуудлууд үүсчихсэн бол энэ асуудалт маань цэгцэрч дээрэс нь хүсэл мөрөөдөл чинь тодорхой хэмжээгээр биелэх боломжуудыг өгж байгаа учраас таны бодол сэтгэхүй болон одоо ирээдүйд ямар зүйлүүд дээр та ямар зорилгыг тавьж ийн вэ гэдэг дээр бүтэн сар маань таны амьдралыг гэрэлтүүлж байна. Тэгэхээр таны хувьд энэ бүтэн сар маань таныг маш их нийтэж харилцаан дээр илүү өөрийгөө бусдтай адилхан тавьж үзэх, бусдтай адилхан өөрийгөө ойлгож мэдэх боломжуудыг өгөхөөс гадна энэ бүтэн сар маань Тэнгэрийн мантай эерэг холбоос үүсгэж байгаа учраас таны хувьд орон гэртэй холбоотой асуудлууд дээр хүнд асуудал татчихсан, бичиг цаастай холбоотой, засвартай холбоотой зүйлүүд үүсчихсэн бол энэ дээрээ гарц боломжуудыг олгох, ямар нэгэн байдлаар танд найз нөхдөс чинь тусламж ирснээр тухайн одоо орон байрын дотоод асуудал болон орон байртай холбоотой том асуудлууд дээр чинь эерэг найштай шийдлүүд гарахаас гадна гэр бүлийн харилцаа, найз нөхд маш идэвхтэй, маш өрнөлтөө байх үйл явдлууд бол энэ бүтэн саранд харагдаж байна. За тэгээд таны хувьд бол үр хүүхдүүдтэйгээ харилцаа холбоо идэвхтэй байхаас гадна үр хүүхдүүдийн харилцаа холбоо, тэдэнтэй холбоотой мэдээллүүд идэвхтэй байж үр хүүхдүүдийн чинь амьдралд одоо тодорхой хэмжээний одоо аз жаргалтай зүйл болохоос гадна ямар нэгэн асуудлууд боллоо гэхэд тэр маань эргээд үр хүүхдүүдтэй холбогдож байгаа учраас үр хүүхдүүд маань танд асуудал дээр чинь бас туслах, асуудалт чинь эрэг аз жаргалыг бэлгэлэх зүйл маань эргээд таны гэр бүл үр хүүхдүүд чинь илүү их одоо өрнүүлж байна гэж харагдаж байна. За тэгээд энэний одоо ангараг гариг маань таны хувьд харилцаа холбоон дээр нэлээд их одоо олон асуудлуудыг татчихсан бол одоогоор ангараг гариг маань өхрийн ордноос гарan удахгүй одоо эхрийн орд руу шилжилт хийх гэж байгаа учраас таны амьдралд дээрх одоо зүйлс маань дээрх гариг иргэсийн маань нэрэг амьдралт чинь илүү их одоо сүрэг биш эерэг нааштайгаар илүү нуугдмал байдлаар татагдах боломжуудыг өгч байна. Мэдээж одоо таны хувьд харилцаан дээр асуудал үүсэх, бусдаа муудалцах, бусдаа хэл амаа буруу ойлголцох, эсвэл одоо бусдаас ирсэн тодорхой хэмжээний сүрэг энергиудтэй ажиллахад бол тухайн өнгөрсөн сарын туршуул их хэрч хүчтэй байсан бол одоогоор таны хувьд энэ байдлууд маань багасж байгаа учраас хүмүүстэй муудалцаад байгаа, хүмүүстэй үл ойлголцоод байгаа асуудал мод нэг тийшээгээ шийдэгдэх нэ гэж харж байна. За тэгээд нөгөө талаар энэхүү одоо ангараг гариг маань эхрийн ордонд шилжилт хийснээр таны хувьд санхүүгийн асуудлууд дээр анхаарлаа хандуулж эхлэх хэрэгтэй болохоор байна. Дээрээс нь таны хувьд энэ үеэр ямар нэгэн үйл явдлууд илүү одоо ил биш даалт явагдах учраас энэ үеэр залуу хилэнцүүд маань илүү их одоо дотн харилцаа идэвхтэй болоо, дотн харилцаанд идэвхтэй орох за ийм байдлуудыг бас ангараг маань өгч байна гэж харагдаж байна. За энэ дараагийн орд бол нумын орд байна. За нумын ордныхны маань хувьд дээрх гариг иргэсийн нөлөөлөл ямархуу байдлаар гариг иргэс маань одоо нумын ордныханд маань нөлөөлж ийн вэ гэхлээр нумууд маань энэ үеэр
бүтэн сар таны ажил мэргэжил дээр зохилж байна. Яг карьерийн байршил дээр чинь сар битүүрч байгаа учраас танд ямар ажил төрөл үр шимээ өгж байна. Ажил төрөл дээр ямар өөрчлөлтүүдийг хийх хэрэгцээ шаардлагатай болж байна. За хуучин хийжсэн ажлын чинь үр дүн илүү их зөнхөлгөөс гадна ажил мэргэжил тэр чигээрээ таны амьдралд ямар хуу үр нөлөөтэй байгаад байгаа вэ гэдэг дээр хариултыг та энэ үеэр авах боломжтой байна. Тэгэхээр хийж байгаа зүйл чинь нэг тийшээ шийдэгдэж таны хувьд нэг ажиллаараа үргэлжлүүлэн ажиллах боломжтой бол энэ бүтэн сараар та мэдрэх болон ойлгох боломжуудыг үүсгэхээс гадна бүтэн сар маань эргээ карьер дээр чинь зөнхөлж байгаа учраас ажил мэргэжил болон таныг чиглүүлж байгаа хүнтэй холбоотой мэдээллүүд ил тод харагдаж байна гэж харж байна. Тэгэхээр энэ үеэр та нумууд маань өөрийн чинь чадамж, өөрийн чинь ажил мэргэжил болон хэл яриа үүнтэй холбоотой эерэг үйл явдлуудыг татж байгаа учраас тэр ажил дээр ч асуудал гарч байгаа бол та өөрийнхөө ухаанаар энийг маш зөв шийдэх боломжуудыг гариг ирэхс танд өгч байна. За нөгөө талаар ангараг гариг маань таны хувьд маш олон ажлыг нуглах боломжийг өгчсэн учраас магадгүй өнгөрсөн сарын турш маш ажилтай, маш их зүйлүүдийг хийж исэн орон гэрийн асуудал магадгүй маш их хөдөлгөөнтэй ажил ихтэй юм уу гэр бүлийн хүртэл хооронд маш их завгүй өнгөрч исэн үед маань өнгөрч байна. Тэгэхээр таны хувьд илүү их бусдтай харилцаа идэвхтэй болж эхэлж байна гэж харагдаж байна. Тийм болохоор таны хувьд харилцаа холбоо, ажил мэргэжил болон өөрийн чинь оюун санаа өөрийгөө өөрчлөх шин зүйлүүдийг сурч мэдэх байдлууд маш идэвхтэй байгаад байгаа учраас энэ үеүүдээр болж игэл шин зүйлүүдийг сурч хэрэгжүүлэх, өөрийгөө дахин боловсруулах, ажил мэргэжил дээрээ нэг том ажлын ард гарсан ийм үйл явдлуудыг бүтэн сар маань танд өгч байна гэж харж байна. Таны дараагийн орд бол материйн орд байна. За материйн ордныхны маань хувьд энэ гариг ирэхс маань таны амьдралд ямар үйл явдлуудыг татж байна. За ямар үйл явдалд илүү идэвхтэй харагдаж байна гэдгээс шалтгааллах юм бол таны гариг ирэхсүүдийн нөлөөлөл болон таны энэ бүтэн сартай холбоотой мэдээлэл дээр матруудын маань хувьд таны боловсролтой холбоотой мэдээлэл их хүчтэй зөнхөлгөөс гадна таны хүсэл мөрөөдөл рүү чинь чиглүүлэх томоохон алхам хийх боломжийг бүтэн сар маань өгч байна. За энэ бүтэн саранд та хүслээ шивнэх. За дээрэс нь энэ бүтэн сар маань эргээд таны амьдралд томоохон зүйлүүд дээр ойлголт өгж байгаа маань эргээд сургууль, соёл, ихтгэл үнэмшил дээр чинь их нөлөөлж байна. Тэгэхээр ихтгэл үнэмшил чинь өөрөө таныг чиглүүлж байна гэдгийг та анзаарах боломжтой байна. Нөгөө талаар таны хувьд өөрийнхөө шин сар маань санхүүгийн асуудал дээр чинь томоохон үйл явдлуудыг татж ирсэн. За одоогоор бол нар маань загасны орд руу ирчихсэн. Өөрөө чинь бодол сэтгэхүй, өөрөө чинь хэл яриа, дуу хоолой маш чухал байгаа үеуд учраас энэ үеэр та зүгээр суухгүйгээр өөрийнхөө дуртай зүйлүүдийг хийж эхлүүлэх. Дээрэс нь хийж эхлүүлсэн ажлын чинь үр дүн маань илүү их цаагаараа томоохон үйл явдлуудыг татж байна гэж энэ бүтэн сард харж байна. Тэгэхээр таны хувьд хин нэгэн худалдаа ярьдаг юм уу эсвэл эргэн тойронд чинь асуудал үүсэж байгаа хүмүүсийг олж мэдхээс гадна өөрөө чинь итгэж байгаа зүйлс, өөрөө чинь итгэл үнэмшил өөрөө эргээ таныг чиглүүлж олон асуудлуудаас гарах гарцуудыг өгж гин гэсэн. Тэгээ нөгөө талаар таны хувьд энэ үеэр ангараг гариг маань бас нэлээд удаан хугацаанд таны дотн харилцаа, романтик харилцаа нөлөөлж ирсэн бол одоогоор энэ байдлаасаа гарan удахгүй ихрийн орд руу шилжилт хийснээр таны ажил мэргэжил маш завгүй өөрийнхөө асуудлуудыг даван гаргах хүч чадлыг танд өгнө гэсэн. Тэгэхээр тэр үеийг хүлээж агаад та илүү их ажиллаа илүү их хурдан хийж бүтээх магадгүй энэ үеэр та тухайн ихрийн орд руу ангарах шилжснээр жингээ хасах, хөдөлгөөнтэй болох, цаг нартаа хооллох, цаг нартаа ажил төрлөө амжуулах гэсэн ийм тууштай шийдлүүд ирэх боломжуудыг өгч байна. Таны дараагийн орд бол бомбын орд байна. Бомбын ордынхны маань хувьд энэ гариг ирэхсүүд бүтэн сар маань таны амьдралд саяхан гарсан шин сар танд маш хүчтэй нөлөөллүүдийг үзүүлсэн. Тэгвэл энэ шин сар маань битүүрч охины орд 8% налуутай битүүрч байгаа учраас энэ үеэр таны амьдралд юу илүү зөнхөлж байна гэхээр таны өөрийн чинь оюун санаа, өөрөө чинь бодол сэтгэхүй маш чухал байгаа юм. Тэгэхээр энэ үеэр таны бодож байгаа зүйл маш нууцлаг,
дээрэс нь таны харж байгаа зүйл бусдын хараагүй зүйлийг илүү та харж ийн гэсэн үг. Тэгэхээр магадгүй урд нь та хизээж хардаггүй байсан, санаа зовдөггүй байсан зүйлс танд энэ үеэр одоо бий болох боломжтой байхаас гадна энэ маань эргээд өөрт чинь маш чухал мэдээлэл байх боломжтой байна. Тэгэхээр таны хараагүй явж исэн жижигхэн детальны зүйл хүртэл танд ямар их утга учир авчирж байгааг энэ үеэр бас харах боломжтой байхаас гадна бомбуудын маань хувьд болон бомбын ордныхны маань хувьд дээрх бүтэн сар маань таны өөрөө чинь одоо эрүүл мэнд, бодол сэтгэхүй болон нуугдмал нэг асуудлууд байсан бол сэтгэл зүйтэй холбоотой нуугдмал асуудал хин нэгний нууцыг олж мэдэх зэрэг зүйлүүд дээр чинь битүүрч байгаа маань нэг талаараа танд гинтийн одоо эерэг ойлголтууд өөрийгөө өөрчлөх боломжтой өгч байна. Маш одоо төрх одоо гинтийн байдлаар өрнөх боловч эргээд танд маш олон одоо ойлголтуудыг, маш олон ухаарлуудыг өгөх боломжтой юм бүтэн сар тань нөлөөлж байна гэж харагдаж байна. За тэгээд таны хувьд санхүүгийн байдал дээр чинь томоохон анхаарал ирж байна. Мөнгөний асуудал дээр чинь маш том одоо анхаарал ирж байгаа учраас мөнгөтэй холбоотой зүйлүүд дээр анхаарал, мөнгөтэй холбоотой зүйлүүд дээр санхүүгийн одоо үрлэг зарлагуудаа илүү их анхааран авч үзснээр таны хувьд мөнгийг хадгалах, мөнгөө хураах, мөнгөө зүй зохицуулах бас боломжуудыг дээрх одоо гариг хэрэгслийн байршил болон сугар нарны байршил тань өгч байна. Тэгээ таны хувьд орон гэрийн асуудал гэртээ ямар нэгэн байдлаар тогтворгүй, стресстэй, уурцаартай байсан бол энэ асуудлууд маань удахгүй шийдэгдэж ангараг гариг маань удахгүй одоо таны хувьд харьцангуй таатай байршил руу шилжиж одоо гэртээ байн уурлаад стрессэд байсан олон зүйлүүд болон гэрт тавгүй байсан олон асуудлуудыг нэг тийш нь эерэг сайнаар шийдэх боломжуудыг өгч байна. Таны дараагийн орд бол загасны орд байна. Загасны ордныхны маань хувьд эрчим хүч энергийн түвшин бол маш сайжирчихсан. За олон зүйлүүд дээр шийдлүүдийг олчихсан юм таатай сар бол байна. Энэ ялангуяа энэ бүтэн сар маань 27-28-нд болохдоо таны амьдралд одоо ямар үйл явдлууд чинь хэмдэж харилцаа холбоо. Таны амьдралд хэн таны амьдралд байх ёстой байна, хэн таны амьдралаас явах ёстой байна гэдгийг илүү их ойлгож мэдсэн. Илүү их одоо тийм одоо шийдлүүдэд та хүрэх боломжуудыг өгсөн одоо бүтэн сар байна гэж харагдаж байна. Тэгээд энэ бүтэн сар маань таны амьдралд хүмүүсийг таних, хүмүүсийг мэдэх, хинбэ гэдгийг ойлгох, тэгээд ямар хүмүүстэй харилцаа холбоогоо үргэлжлүүлэх, ямар хүмүүсээс харилцаа холбоогоо тасдах ёстой вэ гэдэг дээр маш зөв ойлголтуудыг маш сонирхолтой бас дээрээс нь их тийм сонирн байдлаар шийдэх гарцыг их зөв талаар нь олох боломжуудыг өгж байгаа учраас тухайн энэ үеүүдэд та хүмүүстэй харилцаа холбоон дээр маш таатай, ойлголттой дотн харилцааг бас үүсгэх боломжтой. Тэгээ таны хувьд маш олон гариг эрхсүүдийн байршлыг харах юм бол таны зүүд нойр тавгүй өрхөх, сэтгэл санаа тавгүй байх, өөртөөгөө ажиллах боломжуудыг өгж байгаа учраас бүтэн сар маань яг юун дээр ажиллах хэрэгцээтэй байна вэ гэдэг чинь гэрэлтүүлж өгч байна. Тэгэхээр бусдын харилцаанаас шалтгаан шинэ амьдрал өрнөдөг бол энэ бусдаас ирж байгаа асуудлууд өөрөө танд ямар байдлаар нөлөөлж ийн вэ гэдгийг илүү их ойлгож харах боломжуудтай гэсэн. Тэгэхээр бидний одоо амьдрал өөрөө дандаа бусдаас шалтгаалж идэг, бусдад дандаа харилцаанд ордог учраас бидний амьдрал зөвхөн надаас шийдэгддэг зүйлүүд бол маш бага байдаг учраас харилцаа холбоон дээр хинтээ байснаар таны өөрөө чинь амьдрал өөрөө илүү хялбар, илүү ойлголттой, илүү тайван байх боломжтой вэ гэдгийг бас ойлгож мэдсэн бүтэн сар гарч байна. Нөгөө талаар гэр бүлтэй загснуудын маань хувьд одоо хань нийцлийн чинь амьдралд томоохон өөрчлөлтүүд бас энэ бүтэн сараар бий болж байгаа учраас тэр хүмүүсийн амьдралыг, тэр хүмүүсийн сэтгэл зүрхийг, тэр хүмүүсийн амьдралд ямар үйл явдал болж байгаа вэ гэдгийг илүү их эерэг нааштай зөвөр шийдэж харах, тэднийг ойлгож, тэдний амьдралд туслах боломжуудыг бас энэ бүтэн сар маань тавьж байна. Тэгэхээр загснуудын маань хувьд ангараг гараг маш удаан хугацаанд өөрийнх нь бодол сэтгэхүйд нөлөөлж исэн бол одоогоор таны хувьд гэр бүлийн харилцаанд анхаарлаа хандуулах, за орон байртай холбоотой хүмүүс маань орон байраа засах, хэрвээ одоо лагерт гардаг одоо лагерын байшин газартай хүмүүс маань энэ үеэр илүү их одоо агаар салхинд гарах, хол ойр зорчих, байнгын хөдөлгөөнтэй үйл явдлуудыг ангараг гараг маань удахгүй танд татаж эхэлж байна. За 12 орд маань ингээд ерөнхий байдлаар ярьж дууслаа. За дараагийн гариг эрхсүүд ямар шилжилт хөдөлгөөнд орох тухай мэдээлэл цаг тухайд нь та бүхэндээ хүргэх болно. Баярлалаа, баяртай.